Би энэ уурхаад нийт 11 жил ажиллаж байна. За 11 жилийн хугацаанд яг энэ мөчийг одоо хүртэл бид нар нийт 90 гаруй километр түнэлийн малталтыг хийсэн. За одоо энэ миний ирсэн байгаа газар болохоор манай олонлын багийн эхний цэцлэгээ хийх гэж байгаа чухал газар байна. Энэхүү ахтлах матлалын цэцлэгээ маань блоклоо олборлохын маань яг гол чухал эхлэл гэсэн үг. Манай баг үйлдвэрлэлийн өрөмдлөгийн дизайн, за тэгээд сэнгэлгээний төлөвлөгөө, тэгээд гал өх төлөвлөгөө гэсэн үндсэн дизайны ажлыг хийж өгдөг. Энэ гаргасан дизайны ажлын дагуу үйл ажиллагааны баг уурхайд, филд дээр уурхайд гардан гүйцэтгэх ёстой. За машин зүүн хөвж гэнэ, буруу хөвж гэнэ гэдгийг шууд бас реал таймаар харах боломжтой. Маркшедрийн баг нь тэслэгээний цооногийг өрөмдлөг тэслэгээний багаас ирсэн дизайны дагуу газар дээр нь тэмдэглэж өгдөг. Мөн тухайн цооныг өрөмдөгдсөний дараа дизайныхаа дагуу явсан эсхийг шалгахын тулд эдгээр энэ total station болон энэ board track ашиглан тэслэгээний цооногийг хэмждэг байгаа. Тэслэгээний цооныг маань дизайныхаа дагуу зөв явсан байх нь тэслэгээ амжилттай болоход маш чухал нөлөө үзүүлдэг. За намайг Батбаатар гэдэг Андраг төвчний 3 төвчний ахлах ажилтнаар ажиллаж байгаа. За цэнгэлгээ хийхээс өмнө бэлтгэх ажлыг нь болохоор тусгай баг ирж хийж яадаг. Тэр нүхийг цэвэрхэн байна уугүй юу шалгаад үзээд хараад за тэгээ бүх нүхээ бүгдийг шалгаад бүгдийг үзээд бүх юм окей цэнгэлгэхэд бэлэн болчих шүү дээ тийм ээ. Цэнгэлгэхэд бэлэн болонгуудаа тэслэгээний инженерүүд юу өрөм тэслэгээний багийнх нь нөө бичсэн пассвортаа хүлээлгээ өгчтэй. За ингээд миний оюутлагад ажилласан 5 жилийн хугацаанд одоо энэ олборлтын анхны цэцлэгээ хамгийн их тесрэх бодис зарцуулж байгаа буюу хамгийн том тесрэх болж байгаамаа. DTX төвшин дээр слот буюу хоос орон цай үүсэх дээшгээ буюу доошоо UCL-ийн төвшинлөө лифт тесрэх гэдэг маш том тесрэхийг хийх гэж байна. За цэнэглэх нүхний тоо бол ойролцоогоор 114 цоног буюу ойролцоогоор 6 тонн гаруй хүмүүсийн тесрэх бодисоор цэнэглэгээ хийдэг болно. За ингээд цэнэглэгээний ажил дууссаны дараа бид нар 1256 төвшнөөс Orca-гийн Icon системээр одоо бүх холбогдыг лан утсаар холбож за тэгээд бүх одоо холбогдын мэдээллийг энд холбогдсон бүх цахилгаан детонаторууд руу мэдээлэл явуулж тэслэгээ гүйцэтгэх юм аа. Тэслэгээний гал өгөхийн өмнө уурхай доторх бүх хүмүүсийн одоо цайз гэж ярьдаг. Цайзыг бүх хүмүүсээр ахуулж бүх газрыг камераар шалгасны дараа за тэгээд тэрийг тэслэгээний хянагч баталгаажуулж ярьсны дараа тэслэгээний галыг өгдөг байгаа. Оюутлагын нийт ордын 80% болох Hugo Diamond-ын доод цэгт нь бид зогсож байна. Энэхүү яг тэслэгээг хийснээр оюутлагын тэрхүү Hugo Diamond болох ордын сэрүүлэх тэслэгээ болохын тэгснээр энэхүү Hugo Diamond-ын доошо бууж эхлэх байгаа. Өнгөрсөн бүх хугацаанд энэ тэслэгийг хийхийн тулд бүхэлдээ байгууллагыг бид хийсэн. Тэгээд энэ тэслэгээ одоо ингээд тэслэж байгаа үнэхээр баяртай байна. Уурхайгаа анх гадраг дээрээс нь эхлүүлээд нийт 90 гаруй километрийг нэвтрээд одоо энэ олборлтын төвшөнд ирээд энэхүү үйл ажиллагааг эхлүүлэх гэж байгаад миний хувьд бол одоо туйлын баяртай байгаад энэхүү олборлтын үйл ажиллагаа манай Монгол улсын хөгжил цэцэглэл нийгмийн эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулах итгэлтэй байна.